Мишнээ тодорхойлох нь. Компани мишн буюу монгол хэлэнд бүгдээрээ эрхэм зорилго гэж ярьж хэвшсэн зүйл нь яг юу юм бэ? Түүний онцлог, утга учир нь юу юм бэ гэдэг сэдвээр бүгдээрээ энэ сургалтаа үргэлжлүүлье. Мишн гэдэг үг нь латин хэлэнд илгээх, явуулах гэсэн утгатай юм байна. Тэгэхээр энэ нь ямар нэгэн хүнд тодорхой зорилго өгөөд тухайн зорилгыг биелүүлэхээр явуулж байгаа үйл ажиллагааг илэрхийлж байгаа. За компани эрхэм зорилго буюу мишн гэдэг тэгвэл яг юу юм бэ гэдгийн талаар ярихаас өмнө бүгдээрээ эхлээд мишн гэдэг чинь яг юу биш юм бэ гэдэг талаар ярилцгаая. За нэгдүгээрт мишн гэдэг бол монгол хэлний орчуулган дээр байгаа шигээ зорилго биш юм аа. Хоёрдугаарт энэ бол компанид байдаг нөхцөл байдал биш юм аа. Гуравдугаарт энэ бол компани хийдэг үйл ажиллагаа биш юм аа. Дөрөвдүгээрт энэ бол өөрчлөгддөг зүйл биш юм шүү. За яагаад ингэж энэ биш шүү, тэр биш шүү гэж тайлбарлах болов гэхээр дараах жишээнээс бүгдээрээ илүү сайн ойлгож авцгаая. За бүгдээрээ Google хайлтын систем дээр эрхэм зорилго гэж бичээд хайгаад үзье. За эхнээс нь та гарч ирж байгаа монгол компаниудын мишний жишээтэй танилцаарай. За энд бол компаниудын нэрийг нь би хэлэхгүй, зөвхөн эрхэм зорилгоо хэрхэн юу гэж тодорхойлсон байна уу гэдэг талаар нь бүгдээрээ ярилцгаая. За А компани аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхөөс үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна. За ингэж эрхэм зорилгоо тодорхойлсон байна. За энэ компани мишнтэй тодорхойлсон зүйлээс нь харах юм бол мишнтэй компани үйл ажиллагааг нь илэрхийлсэн байна. За мөн ирээдүйд Монгол улсын хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулсан үйлдвэр болно гэд зорилгоо бичсэн байгааг та сая анзаарсан уу? За тэгэхээр компани мишн бол үйл ажиллагаа биш, зорилгоо илэрхийлдэг зүйл биш юм байна. За Б компани. Энэ компани эрхэм зорилгууд гэсэн чинь нэгдүгээрт чанараар манлайлах, хоёрдугаарт шилдэг туршлага ба санааг дэмжих, гуравдугаарт үйлчилгээний соёлоор тэргүүлэх, дөрөвдүгээрт хувьцаа эзэмшигчдийн үнэлэмжийг хөгжүүлэх гэж тодорхойлжээ. За тэгэхээр энэ компани мишн бол зарим талаараа ирээдүйд хүрэх зориод байгаа тэр зорилтууд нь байх шиг байна. За нөгөө талаас харах юм бол чанараар манлайлах, шилдэг туршлага санааг дэмжих гэхээр дараагийн сэдвүүдээр заах гэж байгаа үнэт зүйлс гэдэг зүйлийг илэрхийлээд байна. За тэгэхээр энэ маань буруу тодорхойлсон эрхэм зорилгын жишээ байна. За энэ мэтээр компаниуд эрхэм зорилгоо янз бүрээр тодорхойлдог. Эрхэм зорилгоо алсын хараатайгаа хольдог. За эрхэм зорилгоо үнэт зүйлстэйгээ мөн хольдог. Мишн гэдэг зүйлийг эрхэм зорилго гэд монголоор нэрлснээс болоод зорилгоо биччихэд идэг нийтлэг алдаа монголчуудад маань байдаг. За тэгвэл компани мишн гэдэг чинь өөрөө яг юу юм бэ? Компани мишн гэдэг бол бид яг хэн юм бэ? Бид юуны төлөө оршин тогтнож байгаа юм бэ гэдэг асуултын хариулт юм байнамаа. Компани чинь хувьд өнөөг хүртэл огт өөрчлөгдөхгүй ямар нэгэн мөн чанар гэж байна уу? Та нэг боддоо. Бид ер нь юуны төлөө оршин тогтнож байгаа юм бэ? Яагаад энэхүү бизнесийг эрхэлж байгаа юм бэ гэдэг тэр цаад утга учир нь компани мишн юм байгаа шүү. Компани оршин тогтнож байгаа үндэс буюу өнгөрсөнд ч байсан, одоо ч байгаа, за ирээдүйд ч гэсэн яг л хэвээрээ байх тэр мөн чанар маань яг юу юм бэ? Үүнийг та бүхэн багаараа тунгаан бодож байгууллагаараа хэлэлцэн гаргаж ирээрэй. За эрхэм зорилго нь өргөн утгаараа бол байгууллагын философи болж өгдөг. Оршин тогтнож байгаа тэр утга учир. За тухайн байгууллага юуны төлөө ямар ихтгэл үнэмшлэр оршин тогтнож үйл ажиллагаагаа явуулж байгаа юм бэ гэдэг нь компани мишн юм байна. Компани мишн гэдэг бол тухайн компанийг үүсгэн байгуулах цагаасаа өнөөг болтол ирээдүйд ч гэсэн өөрчлөгдөхгүй мөн чанар. Тэгэхээр танай компанийн хувьд хизээч өөрчлөгдөшгүй мөн чанар нь юу байх вэ? За та яг ямар ихтгэл үнэмшлэр энэ бизнесийг хийж байгаа юм бэ? Яагаад заавал та гэдэг мөн чанараа ойлгож аваарай. За мишнээ тодорхойлно гэдэг нь компани эзэд, үүсгэн байгуулагчид, за удирдлагууд асар өндөр оролцоотойгоор тодорхойлдог зүйл юм байна. Тэгвэл мишнээ тодорхойлохдоо анхаарах зүйлсийг одоо зөвлөе. Нэгдүгээрт танад үнэнч байх, танайхыг сонгох, за сонгосоор байх тэр ихтгэл үнэмшил буюу танайхыг онцлог болгож байгаа мөн чанар юунд байгаа юм бэ гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ товч тодорхой байхад анхаарах хэрэгтэй. Төвлөрсөн буюу гол мессежээ бүх оролцогчдод ойлгогдохоор өгсөн байх ёстой. 3 дугаарт
хитрхи нууцлаг биш байх ёстой. Үгний цаана үг байдгаа гэж монголчууд маань ярьдаг. Гэсэн хэдий ч мишнийг бол бид маш ойлгомжтойгоор тодорхойлох хэрэгтэй. За дөрөвдүгээрт хитрхи ерөнхий биш. За эсвэл илт одоо шаардлагагүй зүйлийг ерөнхий зүйлийг тодорхойлж бичихгүй байхад анхаараарай. Одоо та бүхэнд Монголынхоо топ компаниудын хувьд сайн тодорхойлсон мишний жишээг үзүүлье. За нэгдүгээр жишээ бол MCS. MCS компани өөрсдийн мишнээ дэлхийн хөгжлийг Монголд гэж тодорхойлжээ. За тэгвэл MCS компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл одоо ч тэр за мөн ирээдүйд ч тэр дэлхийд тэргүүлэх технологи, хөгжил дэвшлийг Монголдоо нутагшуулах. За дэлхийн түвшинд гарахад анхаарч ирсэн тэр гол мөн чанараа энд тодорхойлж өгсөн байна. Энэ бол MCS компани анх 93 онд үүсгэн байгуулагдах үед ч байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч хизээч өөрчлөгдөхгүй тэдний мөн чанар юм байна. За жишээлбэл та бид одоо бүгдээрээ MCS компани Univision-ийн үйлчилгээг мэднэ. За дэлхийд хит болж байгаа кинонуудыг бид нэр гэрээсээ монгол хэл дээр аваад үзчихдэг. Unitel-ийн утсыг барьж байна. За мөн интернет гээд одоо MCS-ийн эмнэлэгт нь бид дэлхийн жишг болсон эмнэлгийн үйлчилгээг авч байна. Орчлон олон улсын сургууль гээд дэлхийн жишг одоо сургалтын стандартыг нэвтрүүлсэн дунд сургуулийг Монголдо бид харж байна. Ингээд харахад компани мишн гэдэг бол хизээч өөрчлөгдөхгүй тухайн компани онцлог мөн чанарыг нь илэрхийлж байгаа зүйл юм байна. За тэгвэл дараагийн нэг жишээ нь Голомт банк. Голомт банкны мишн бол хөгжлийн голомт. Монгол улсын банкны салбарт топ банк болсон Голомт банкны хувьд Монгол улсын баялаг бүтээгчдэд банкны үйлчилгээг хүргэж за мөн хөгжил дэвшлийн голомт нь болж байна. Маш олон монгол иргэдэд залуучуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлж мөн тэдний хөгжлийнх нь голомт болж байна. Гэдэг утгаараа өөрсдийнхөө мишнийг хөгжлийн голомт гэж тодорхойлсон байна. Тэгэхээр сайн сайхныг санхүүжүүлнэ гэдэг урайтай Голомт банкны хувьд өнгөрсөндөө ч тэр одоо ч тэр за ирээдүйд ч мөн ялгаагүй сайн сайхныг санхүүжүүлж Монгол улсынхаа бизнесүүдийнхээ, иргэдийнхээ хөгжлийн голомт байсаар байх болно гэдэг тэр хизээч өөрчлөгдөхгүй тэр мөн чанараа энэхүү мишнэрээ илэрхийлсэн байна. За сургалт үзэж байгаа та бүхэн маань ч гэсэн одоо багаараа хилэлцээд бизнесийнхаа оршин тогтнож байгаа утга учир хизээч өөрчлөгдөхгүй тэр мөн чанарыг тодорхойлж гаргаарай. Таны бизнест амжилт хүсье.